Зүүч хааны бунхан 13 дугаар зууны Монгол Кипчагийн уран барилгын гайхамшиг дурсгал. Зүүч хааны бунхан судлаачны анхаарлыг их татдаг. Чингис хааны ууган хүү Зүүч хаан эцгээсээ Монгол морины туураа хүрэх өрнөд нутгийг мэдэж явах зарлиг сонсон үүрэг хүлээж Хоризм, Мангишлак, Кипчак, Устюртыг хэсэгнэн захирч байв. Энэ нутаг бол одоогийн Казахстаны баруун төв хойд хэсэг, Узбекистаны умард нутгийг хамарсан 2 сая гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг юм. Зүүч хаан одоогийн Байкал нуурын зүүн зөвд Жезкацгийн хот байгаа газрын ойролцоо Сарисын голын сав нутаг төвлөрөн нутаглаж байжээ. Ус бэлчээр сайтай, өрөн дулаан уур амьсгалтай, хулан, зээр, бүхэн, чон, үнэг, хярас, тарваг элбэгтэй ил нутагт Зүүч хаан өөрийн шадар ноёд, хунан, мөнхцөр, хитэн нарынхын хамт ан авд мордон нүүдлэн аж төрөх дуртай байв. Тэрбээр тентгийн төмөр засгийн баялагийг ашиглан сумны зэв, жад, зис, гуйлан идэл, сав зэргийг даргачуулаар хийлгэж байжээ. Зүүч хааны төвлөрөн нутаглаж байсан нутгаар Визант, Францаас Монголын нийслэл хар оримд очих худалдаа элчийн аян зам дайрч өнгөрдөг байжээ. Энэ замаар Невин Александр, Ростовын Глеб, Ярослав зэрэг Оросын вангууд хар оримд очиж байв. Ууган хүү Зүүчийн амьдрал хувь заяанд Чингис хаан маш их анхаарч тал талаас нь байн эргцүүлэн боддог байв. 1227 оны өвөл хаврын заагаар Зүүч хаан одоогийн Жезкацгийн хотоос хойно орших газар хулан авлаж яваад 45 наснда учир битүүлэх шалтгаанаар нас нөгчжээ. Бичлэг таалагдсан бол Монгол пэйжтэй нэгдэн фоллоу дараарай.